Их Чанжин Скватрыг мэндэлсний 133 жилийн ой тохиож байна. Өнөөдөр дэлхийн ус намгарах газрын өдөр. SWAT челленжид манай улсын тусгай хүчний алба хаагчид оролцсон. Аялал жуулчлалын салбарын 7 хоног эхэллээ. Төв болон зүүн Европт хасах 30 хэм хүрч хүүтэрнэ. Брэдэд анхны олон ангит урагсахны кино нээлттэй хийлээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Төр нийгмийн нэр зүтгэлтэн Их Чанжин Скватр 1893 оны 2 дугаар сарын 2-ны энэ өдөр 8 буюу Амгаланбаатар хотноо мэндэлжээ. Тэрээр 1921 оны их нутаг газар шорооны төлөөх их тэмцлийг удирдан манлайлж, тусгаар тогтнолыг авчирсан түүхэн гавьяатай. Цэргийн эрдэмт гарамгай шилдэг удирдагч, чадварлаг, уран илтгэгч байжээ. Өнөөдөр дэлхийн ус намгарах газрын өдөр. Ус намгарах газар нь цэнгэг усны нөөцийг бүрдүүлж, хүнс тэжээлийн эгүүсүр болж, үер гангийн эрсдлийг бууруулан, газрын доорх усны нөөцийг нөхөн сэргээж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодит хувь нэмэр оруулдаг. Хүний эрүүл, аюулгүй амьдралтай шууд холбоотой. Гэвч дэлхийн намгарах газрын 90% нь доройтолд орж, ой модноос 3 дахин хурдтай алдагдаж байна. Манай улсад ч гэсэн 11 газрыг арамсарын жагсаалтад бүртгүүлж хамгаалалтад аваад байна. SWAT челленж тэмцээнд анх удаа цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газар дотоодын цэргийн 809-р ангийн 2 баг оролцох гэж байна. Тэмцээн 7-оос 11-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотно болох бөгөөд 51 улсын 117 баг оролцсноо. Үүнээс манай улс тусгай хүчний бие бүрэлдэхүүний бэлтгэл сургалтын төвшинг олон улсын хэмжээнд сорихоор шийдвэрлэжээ. Аялал жуулчлалын салбарын 7 хоног эхэллээ. Энэхүү 7 хоногоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл, мэрэгжлийн холбоод, салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, эрх зүйн орчны шинжилэл, тулгамдж байгаа асуудлууд, хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцснэ. Төв болон зүүн Европт ойрын өдрүүдэд хүйтэн байна. Тухайлбал Польш улсын зүүн хойд болон төв хэсгээр шөнөдөө хасах 27-оос хасах 30 градус хүрч хүйтэрнэ. Тус улсын иргэдийн хэлж байгаагаар ингэж хүйтэрч байсан тохиолдол үгүй гинэ. Хүйтрэхтэй холбоотойгоор дунд сургуулийн хичээл бас завсарлажээ. Sorry bro. Бурьяга дууриш? Харанхуй нэртэй Брэдийн анхны олон ангит урагсахны кино нээлттэй хийлээ. Кинонд үндэсний соёл бусдаас ялгарах, мөн чанар, төрлөх хэл, зан заншлаа хадгалж хамгаалах тухай өгүүлнэ. Эрдэм химээх залуу эмэг хийхэн өвлүүлэн үлдээсэн хөрөнгийг яаралтай зарж борлуулахаар том хотос Брэдэд ирнэ. Эндээс киноны адал явдал эхэлнэ. Өчигдөр 1-р ангинд гарсан бол өнөөдөр 2-р ангинд хүлээж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.